Смарт ухаалаг хүлэмжийн маань албан ёсны нээлт болж байна. За би 2 жилийн өмнө бас энэ нэг хүлэмж бариад бас анхныхаа нээлтийг шавыг тавиад нээлтээ хийжсэн. Өнөөдөр одоо нийтдээ 8 хүлэмжийг барьж одоо ашиглалтанд оруулсан байна. 10 төрлийн хүнсний ногоог одоо тариалах, Монголын халуун дулаан, хүйтэн сэрүүн уур амьсгалд тохирох орчин үеийн одоо дэлхийн хамгийн сүүлийн стандартны ухаалаг хүлэмжийг өнөөдөр 100% одоо ашиглалтанд оруулж байгаа онцлогтой байгаа. Энэ бол одоо мэдээж 3 жилийн хугацаанд 10 одоо тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Солонгос Монгол улсын засгийн газрын хамтарсан ийм томоохон хэмжээний төсөл. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний өвсгөл үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ төсөл хөтөлбөрийг маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Монгол улсын засгийн газраас 24 төрлийн шийдвэр гарсан байгаа. Хүнсний өвсгөлийн хүрээнд хүлэмжийн одоо зарим тоонд хөрөмжийг одоо хилгээлний апproach чөлөөлж байгаа 10 төрлийн хүнсний ногооны тоон тутамд нь 100 мянган төгрөгийг одоо буцаан олгож байгаа тийм ээ. Солонгос улсад бол 30 жилийн өмнөөс одоо цагаан хувьсгалыг хийж бүх төрлийн одоо хүнсний ногоо жимчлийн асуудлыг шийдэж экспортод одоо гаргасан тэр туршлагаараа Монгол улс өнөөдөр ухаалаг хүлэмжүүдийг ашиглалтанд оруулж байна.